Прямая линия с главой региона. Бүрээдийн тэргүүнтэй хийсэн шууд эфир 11-р сарын 14-ний 17 цагт болсон. Бүгд найрамдах улсын Бүрээд телевизийн студиэс цацагдсан энэ эфирийг хүссэн хүн бүхэн үзэх боломжтой байв. Бүгд найрамдах улсын бүх телевизийн сувгаар болон засгийн газрын захим сүлжээгээр хүргэсэн юм. Мөн бүх яам агентлагийн удирдлагууд аймагуудын засаг дарганаар шууд холбогдсон. А также главы районов. Поступило уже порядка. Одоогоор 1500 орчим асуулт ирээд байна. Асуулт илгээсэн иргэдэд хандаж хэлэхэд бид таны асуултыг мартдаггүй шүү. Олон асуудал дээр одооноос ажиллаж эхэлсэн. Цаашид бид бүх асуултыг яам, аймаг бүрээр ангилж шийдвэрлэх ажлаа үргэлжлүүлнэ. Непосредственно и будем продолжать с ними работать. Эфирийг эхлүүлсэн эхний асуулт зам цэвэрлэгээтэй холбоотой байлаа. Намрын сүүл сарын их засны улмаас зам талбайг цэвэрлэхэд 80 гаруй сая рубль төлөвлөснийг тэргүүн онцоллоо. Больше пойдет. Цасны хэмжээ автозамын нөхцлөөс шалтгаалаад Прибайкальский, Капанский, Баргузинский зэрэг дүүрэгт хөрөнгө оруулалт илүү чиглэнэ. Тухайн байдалд нь тааруулж дэмжлэг үзүүлнэ. Ситуация на дорогах там будем поддерживать. Поступали в студию. Студ руу иргэдийн видео асуултууд ч ирж байв. Улаануудын оршин суугч нэгэн түгжирлийн асуудлыг хөндөжээ. 2023 он гэхэд бүгд найрамдах улсын нийслэлд 9 шинэ гүүрэн гарц баригдана гэж Бүрээдийн тэргүүн онцоллоо. Проводов. Мы уже сейчас ведем. Одоо төслөө боловсруулж байна. Ирэх жил стеклозаводын гүүрэн гарцын барилгыг эхлүүлнэ. Энэ нь элеваторын оронд шинэ гарц болох юм. Нийт 9 гүүрэн гарц барина. 9 путепроводов. Пояснил глава Бурятии. Мөн Третья гүүрийн ажлын талаар тодрууллаа. Хугацаанд хэд хэдэн удаа хоошилж саяхан барилгын компани гэрээг цуцалсан юм а. Был расторгнут. Дальше идет. Одоо гүйцэтгэсэн хийгээгүй ажлын үнэлгээ, шинэ тооцоо, шинэ тендер, шинэ гэрээ хийгдэнэ. Одоогоор 2027 онд багтахаар явж байна. Гүүр өөрөө бараг босчихсон. Автозамын орц гарцууд бий. Үлдсэн томоохон ажил гэвэл Транссибирийн доогорох гүүрэн гарц юм. Бусд нь асфальт хийцийн төсгөлийн ажил юм а. Такие уже остаточные работы сделать. Поднимался вопрос, я заключил. Россети Сибирь компанийн салбартаа байгуулсан зохицуулалтын гэрээний талаарч тайлбар өглөө. Энэ гэрээ нь сүлжээний шинжилэл зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг багтаасан юм. Инвестиционных шагов, например, модернизацию сетей. Цена инвестпрограммы 12. Хөрөнгө оруулалтын хэмжээ бол 12.7 тэрбум рубль. Үүнийг санхүүжүүлэхийн тулд 5% нэмэлт индекс нэмэгдэнэ. Энэ зөвхөн байгууллагуудад хамаатай. Ахуйн хэрэглэгчдийн тарифт нөлөөлөхгүй. Тариф населения. Ситуация со строительством. Мегаполис орон сууцны хороодлын барилгын нөхцөл байдал Бүрээдийн тэргүүний хяналтанд байна. Нэмж хохирогч үүсгэхгүй байх нь гол зорилт гэлээ. Дольщиков. Не так давно. Барилгын компани саяхан барилгыг 2027 хүртэл хойшлуулна гэж мэдгдсэн. Бид ярилцаж 2026 онд дуусгахаар тохирсон. Дахин хэлэхэд шинэ хохирогч үүсэхгүй байх нь онцгой хяналтанд ор байгаа. Бид энэ төслийг заавал дуусгана. Проект доведем. Множество вопросов. Шууд эфирт боловсрол, нийгмийн халамж, сургууль цэцэрлэгийн барилга, эколог зэрэг олон сэдвээр асуулт ирсэн. Эцэст нь Алексей Цэдинов Бүрээд улс хүндрэл бэрхшээлтэйч хөгжиж байгааг онцлон хэлэв. Төсөв өнгөрсөн жилийнхээс өссөн хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж шинэ төслүүд эхэлж байна. Новые проекты. Руслан Хороших, новости дня. Отделение помощников. Доверие зохицолбор төвд асарч туслах үйлчилгээний нэгж байгуулагдаад 5 жил болжээ. Елена Кожанова энэ нэгжид анх байгуулагдсан өдрөөс нь ажиллаж байна. Үүнээс өмнө тэр худалдааны салбарт ажилладаг байв. Шинэ ажилд шилжихдээ ганц 2 жил ажиллана гэж бодсон ч хүндрэл бэрхшээлтэй энэ ажилдаа бүрэн татагдан оржээ. Сложности. Это вот на первый взгляд. Гаднаас нь харахад зүгээр ч юм шиг. Гэвч сэтгэл зүйн хувьд ийм хүмүүстэй ажиллана гэдэг маш хүнд. Хүн бүр өөрийн гэсэн ааш авиртай, хүмүүртэд харуулж харилцах шаардлагатай. Зарим нь сэтгэл санаагаар унсан байдалтай, эсвэл өвдсөн. Бид хүмүүст тусалж тусламж хэрэгтэй байгаа хэсгийг нь ажигладаг. Манай үйлчилгээ шаардлагатай хүмүүс үнэхээр олон шүү. Люди нуждаются в наших услугах. Елена 2 иргэнтэй ажилладаг. Өдөр бүр гэрээр нь очиж хувцсын солих, усанд оруулах, хоол бэлтгэх, цэвэрлэгээ хийх гээд ахуйн бүх төрлийн ажилд нь тусалдаг. Үйлчлэгээ үн төлбөргүй бүх зарлыг төрөөс нөхөн олгодог юм. Если Алена не будет. Алена ирэхгүй бол би босож чадахгүй, сууж чадахгүй, хувцаслаж чадахгүй, гэр дотроо шүтэлж чадахгүй шүү дээ. Тэр минь нэрдэг учраас би ийм сайхан байдалтай байгаа юм. Би 20 жил тэрэгцэр дээр байна. 2020 он хүртэл 7 хоногт 2 удаа
удаал нийгмийн ажилтан ирдэг байсан. Хэцүү штэ. Би өөрөө босож явж хөдөлж чаддаггүй хүн. Гарч ажиллахгүй. Би 1-р группийн хөдөлмөрийн чадваргүй хүн. Я инвалид первой группы шейник. Одоогоор Доверие төвд асарч туслах үйлчилгээ авдаг 43 хүн бий. Харин тэднийг 30 мэрэгчлэн харж асарч байгаа тул хүний нөөцийн хэрэгцээ өндөр хэвээр байна. Зарим өршөөлөгчийн хувьд тусгай хөтөлмөрийн дагуу заагдсан бол 2-3 удаа чотсон болно. Зарим нэг хөнгөх хэлбэрийн үйлчлүүлэгчдэд өдөрт ганц л очдог. К ним приходят 1 раз в день. Всего в столице Бурятии Брэдийн нислэл Улаанүдэд нийт 211 иргэн асарч туслах үйлчилгээ авч байна. Энэ үйлчилгээг төрийн болон нийгмийн 7 өөр байгууллага үзүүлдэг байна. Энэ хөтөлбөр Таня Белоусовагийн гарт нь оржээ. Элемент бүрийг хурдтай, цэвэр, алдаагүй гүйцэтгэн. Харин өнөөдөр багийнхных нь дэмжлэг тасрахгүй. Учир нь энэ ганцаарчилсан үзүүлбэр бүс нутгийн хоорондын тэмцээнд алтан медаль хүртсэн байна. Түүнд 10 жилийн уггүй хөтөлмөр бий. Тэмцээнээс өмнөх бэлтгэлийн үеэр тэр өдөр бүр 3 цагаар хичээлдэг байсан гэв. Бүгд маш цэвэр, сэтгэл хөдлөлттэй, өдөлөлт сайтай тоглолоо. Өндөр үнэлгээ авч шагналт бариудад орцголсон. Хүнд байсан, үнэн. Гэхдээ бид ачааллыг давж үнэхээр сайн тоглосон. Абаканд болсон тэмцээнд 18 ба түүнээс дээш насны ахмад эмэгтэйчүүдийн ангилалд түүнд өрсөлдөгч байсангүй. Шагналын төлөө нийт 9 бүс нутгийн тамирчид өрсөлдөжээ. Гэвч онцгой амжилт гаргасан нь эрхүүгийн бүсийн охид юм. Тэд хэд хэдэн номинацид тэргүүлэн нийт 8 медаль хүртсэн. Ингээд эрхүү бүсийн тамирчид 5 алт 2 мөнгө 1 хүрэл медалаар цуглуулга аривжууллаа. Харин энэ гялтсан амжилтуудын цаана олон жилийн тууштай хөдөлмөр бий. Охид урамтай шүү. Энэ спорт маш хүнд хэцүү. Та нар харж байгаа. Тэд гимнастикийн эрхтэйчүүдийн элементүүдийг ч гүйцэтгэдэг. Үсрэлт, акробатик бүгд өндөр түвшний ачааллтай. Энэ бүхнийг ялан дээлж хүчтэй нөлтдөг. Манай спорт хүмүүрт тохирохгүй. Зарим тамирчдын хувьд гол тэмцээн одоо л эхлэх гэж байна. Эрхүүгийн Спартагийн 17 настай Полина Перпелева Оросын холбооны улсын цомын тэмцээнд бэлтгэж эхлээд байна. Оросын холбооны улсын цом улирлын хамгийн чухал тэмцээнүүдийн нэгч бэлтгэл дэмий өнгөрөх эрхэхгүй. Шинэ элементүүдийг өдөр бүр төгс болтолд давтах шаардлагатай. Би улсын аваргын шигшээд шалгарсан. Орос улбаны улсын цомд зөвхөн эхний 12 байр л ордог. Энэ бол улирлын хамгийн чухал тэмцээн. Намайг энэ спортод ээж оруулсан. Дараа нь өөрөө дурлаад явсаар 10 жил болжээ. Полинагийн хөтөлбөр маш өндөр түвшних 6.5 онооны нарвчлалтай. Гол нь сэтгэл зүй. Хэрв сандарч унвал хэцүү. Харин зоригтой байвал маш сайн тогтно. Эрхүүгийн охидын энэ амжилт бол дасгалжуулагчдын уялдаатай ажиллагаа болон тамирчдын өөрсдийн хөдөлмөрийн үр дүн юм. Зарим нь аль хэдийн шагналын давцанд гарсан бол бусд нь одоо од болох мөчөө угтан бэлтгэж байна. Алина Гурская и Сергей Коваленков специально для программы «Новости». Энэ хүлэмжид цэцэг ургамлын зөөлөн анхлан өнөр цэлмэн тархжээ. Өдөр ирэх тусам дэлбэлж байгаа нахиа улам нэмэгдэнэ. Эрхүүгийн гор зэлэн хоозын хүлэмжүүдийн агаар 2 төрлийн алтан цэцгийн үнрээр дүүрчээ. Энэ жил бид 2 төрлийн хэрзан тэм тарж байна. Бага цэцэгтэй бутлаг хэрзан тэм. Мөн том дэлбэтэй ганц толгойтой. Миний боолоор энэ бол хамгийн гоё, хамгийн алдартай цэцэг. Өмнө нь бид хэрзан темийг зөвхөн намар, өдрийн гэрлийн богино үед ургадаг тул намрал тариалдаг байсан. Харин одоо жилийн турш ургуулна. Энд мөн Орост байгалийн нөхцөл нь тохирдгүй бусад ургамлуудыг ч ургуулдаг. Харин хажуу хүлэмж рүү ороход л Таиланд эсвэл Хятадын өмнөд нутгаар зугаалж байгаа юм шиг болно. Мандарин, нимэг болон бусад цитрусийн төрлийн жимс хүртэл энд ургаж байна. Шинэ хүлэмжүүдэд туслалын услагаатай, нарийн температурын хяналттай орчин бий. 15 градус хүртэл доктортой дулаан нь цэцэг цитрусийн моддыг хэдэн сараар ургуулах боломжийг олгодог юм.
Туслын услаатай, бас туслын аргаар бортно, зардал багтай цэцэг. Нормоор бол энэ хүлэмжийг ганц ажилтан хариуцна. Нэг хүлэмжид 8,000 суулгас тавьдаг. Ганц хүн бүхнийг амжилж чаддаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр хризантем эрхүүгийн оршин суугчдын дунд их эрэлттэйг нь зөөлөн үнэр удаан хадгалагддагаараа алдартай. Шин тасалсан цэцэг ваартай 2-7 хоног хүртэл анхлан байж чадна. Тиймээс энд их хэмжээгээр хайрлан ургуулдаг. Зарим сорт нь 3 м хүртэл өндөр ургадаг байна. Аль нэг баярт зориулан тусгаалтан тарихгүй ч ээжүүдийн өдөр гэхэд гор зэлийн хооз шинхэн тасалсан цэцгээ хэрэглэгчтэй амжиж хүргэнэ. Клиентов свежесрезанными цветами. Сонгодог хөгжим, гоёмсог дурдан даашинз, паркетны шаланд тог хийх өсгийтэй гутлын чимээ. Энэ бүхэн Бутинскийн ордонд огт шин зүйл биш. 200-ны өмнө энд найрал хөгжим өдөш бүр ихшиглэж, тухайн үеийн язгууртнуудын хамгийн дуртай зугаа буюу цэнгүүн ойр орхон болдог байжээ. Өнөөдөр ч дааврын Версальд арга хэмжээнүүд дахин дэлгэрч байна. Тухайлбал 19-р зууны хэв маягийн хурим. Энэ жил ийм ёслолыг 11-р сарын 27-оос 28-нд бүс нутагт болох Оросын форумын хүрээнд зохион байгуулах гэж байна. 28 ноября. Бид аль болох 19-р зууны уламжлалаар нь зохион байгуулахыг хичээдэг. Тухайн үеийн хэм маяг тохирсон дөрүүд оролцож, залуу хосуудад зориулсан бүртгэлийг яг тэр үеийн ёслолын хэлбэрээр явуулдаг. Ордны уур амьсгал ёслолд онцгой өнгө нэмдэг. Хормын гэрчлэгийг тансаг өнгийн шилэн витраж, Венец толь, чулуун зуух, мушка шатны дунд бүртгэнэ. Хатагтай нар гоёмсог өмсгөлдөө ирж ноёд язгууртны хэв маягийн хослол өмснө. Өчигдөр ордонд хормын бүртгэлийг сэргээн найруулсан үзүүлбэр боллоо. Залан холсын дүрийг бүтээлч хамтлагийн бүжигчид Светлана Дмитрий нар бүтээжээ. Местного творческого коллектива Светлана и Дмитрий. Бүжиглэх үед жаахан бодилсан ч ер нь бол сайхан болсон гэж бодож байна. Бид хоёр олон жил нөхөрлөж байна. Бид хоёр бие биенээ 20 гаруй жил мэднэ. Хамт хөгжим тоглодог, хамт бүжгэлдэг. Биднийг ямар нэгэн зүйл заавал нэгтгэдэг юм. На церемонии Ёслолын үеэр 19-р зууны нэгэн жижиг зан үлийг сэргээв. Тэр нь шинэхэн хосуудад зориулсан элсэн сахиус хийх ёслол юм. Ардын заншлаар өнгө бүр өөрийн бэлэгдэлтэй. Жишээ нь ногоон өнгө урт удаанаас ад жаргалтай гэр бүлийг бэлэгддэг. Сэргээн найруулсан үзүүлбэр байсан ч үйл ажиллагаа дулаахан, сэтгэл хөдлөлгөм болж өнгөрлөө. момент получился теплым и очень трогательным. Саксофон буюу сакс бүрэн хөгжмийн түүхтэй зэмсэг. 19-р зууны дунд үед Адольф Сакс гэх бэлэг хүн зохион бүтээснээрээ тэр даруй сонгодог хөгжим, жаз болон эстрад хөгжим сонирхчдын сэтгэлийг байлдан дагуулсан. Джаза и эстрады. 10-р сарын сүүлээс Покровскийн хүүхдийн урлагийн сургуульд энэ эрхэмсэг зэмсгийг эзэмших боломж бүрдсэн. Энэхүү санаачлагыг Владлена Максимова гаргасан юм. Тэр өөрөө ч бас энэ сургуульд суралцж байгаад 4-р ангидаа хөгжмийн дээд сургууль руу шилжин багш нарын санал болгосноор анхудаа сакс бүрээтэй танилцжээ. Саксофоном. Жагсаалтаас хэн илсэснийг харж байгаад овог нэрээ олж хартал саксофон гэж бичсэн байсан. Би тэр талаар бүр юу ч мэдэхгүй. Яагаад билар биш, яагаад дуучны анги биш юм бэ гэж уйлсан. Дараа нь зэмсгийг нь хараад шууд дурлсан. Хүүхдүүдэд саксофон гялалцдаг алтлаг өнгөтэй, сонирхолтой дугуйрдаг нь таалагддаг. Надад ч бас тэр даруйд таалагдсан. Владлена багшлах хүсэлтэй аль сургуульд байх үеэсээ л хөтлөгдөж эхэлжээ. 10-р ангид манай багшлах татлага эхэлсэн. Надад сакс бүрээ барьж сурч амжаагүй нэг хүүхд таалгасан. Надад хүүхдүүдэд заах сурах нь их таалагдсан. Тэгээд эртнээс туршлага хоригдлуулыг шийдсэн.
И вот теперь Владлена Одоо Владлена бүрэн эрэхтэй багш боллоо. Тэрээр хичээлүүдээ өөрийн чөлөө цагаар буюу даваа болон мегмар гарагт явуулдаг. и субботам. Эхлээд бүх хүүхдүүд блок лимбэн дээр сурдаг. Энэ нь саксофонтой төстэй үлээвэр зэмсэг. Нотны байрлал ч адилхан. До, ре, ми, фа. Саксофонд ч бас яг адилхан. До, ре, ми, фа, соль, ля, си, до. Среди ее Түүний сурагчдын нэг Покровскийн 2 дугаар сургуулийн 4 дугаар ангийн сурагч Лаура Иванова. Лаура Иванова. Ээж аав хоёр энэ жил ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож хэлсэн. Би хөгжим тоглож сурмаар байсан юм. Тэд ахтайгаа хамт гитар эсвэл сакс бүрээ тоглох уу гэсэн. Тэгээд л би саксофоныг сонгосон. Открытие саксофона. Покровскт саксофоны анги нэгдсэн нь үнэхээр онцгой үйл явдал юм. Якутскийн хэмжээнд хүүхдийн урлагийн сургуулийн дэргэд ийм ангиудыг гарын 5 хуруунд багтахаар цөм гэдэг. Пальцем. Ийм ангитай газар гэвэл Нэрюнгри болон хөгжмийн дээд сургууль байна да. Түүнээс өөр хаанч байхгүй. Помимо очевидных Хөгжмийн сонсгол Сахилга бат төдийгүй багаас нь үлээвэр хөгжим тоглох нь хүүхдийн уушиг амьсгалын тогтолцоог бэхжүүлдэг байна. Харин Владлена Максимовагийн жишээ бол авьяаслаг залуус нутагта буцан ирж хөгжлийг авчирч болдгийн амьд гэрч юм а. Виолетта Засимова, Хангаласский улус.